Яа манайхан би өнөө нэг бичлэгээ хийн гэж хагаад өөрийнхөө нэрийг зүгээр танилцуулаад өргөцсөн. Одоо нэрнгээсээ бичлэгээ нэ. Сервер одоо 1:20 хүртэл тоглоно. 1:20 хүртэл яг тоглоно. Тэгээд бас private руу. Тэгээд өмнө нь би бас таблеттай байсан. Тэгээд таблет дээр би нэг удаа яг энэ аргаар бичлэг хийх гэж оролцсон чинь оролдоод байжсэн чи би тэр ак дээр амар хаттай байсан. Над дээр нэг secret гарч ирээд тэгээд надаа жирафа селестэй гарч ирээд тэгээд өөр нь болохоор транелеро интернет торбо терминалера гэдэг энэ хэд бол гарч ирсэн. Тэгээ манай бейс болохоор 3 давхар энэ дээр хамгийн сүүлд гарч ирсэн. Secret одоо юу юм бэ? Тэрийг болохоор би тэр юунаас тэр спиндрээс одоо өргүүлээд унгасан. Одоохондоо би болохоор транелеро гэдгээ бол хийн. Тэгээд тэрнээс өмнө болохоор би одоо мөнгө фармдах хэрэгтэй. Тэгээд та нар болохоор тэгээ намайг үзчихвэл нэг лайк болон subscribe заавал дараарай. Тэгээд лайк болон суба дараа тэгээд 1 миллион хүрэх юм бол би та нарт одоо царайгаа харуулах байгаа. Миллион чигтэй 100 лайк subscribe хүрэх юм бол би тэгээд царайгаа харуулна. Тэрнээс өмнө болохоор би таас нэрээ танилцуулсан те. Киллергээд бадрах нэлээд танилцуулсан. Миний сүгийг заавал дагаарай, заавал үзээрэй, заавал сонсоорой хэлчихье. Тэрнээс өмнө болохоор өмнөх акт дээр болохоор би өмнөх туршилт дээр болохоор би дүүтэйгээ холбогдсон. Тэгээд манад болохоор Jeff Crabra, Glorbo Fruto Trello тэгээд Freco Camelo гээд би дүүд болохоор хэрэгтэй нэг 2 юм авсан. Тэгээд дээгэр болохоор тэгээд миний тэгээд мөнгө олборлдог одоо машинууд бол байна. Хамгийн дээр нь болохоор би энийгээ тавьсан байгаа. Ер нь бол тэгээд намайг дагаад яах юм бол би одоо 1 миллион хүрэх юм бол шүү дээ. Одоо намайг үзсэн хүмүүс дундаас нэгийг сонгож байгаа. Тэгээ би нэг юу хэрэгтэй энийг авчих. Тэгээд 1 миллион лайк хүрэх юм бол би шүү дээ үзэгчд дундаас одоо нэгийг сонгож байгаа. Энэ тралалеро өгөхөр ер нь бол шийдсэн. Тэгээд цаашдаа өөрчлөгдөж магадгүй л тасаа мэдгүй. Ямар ч байсан тэгээд үзэгчдтэй бол тэгээд өгнө. Тэгээд манай ах бас тэгээд компьютердээ сайн. Дараа нь тэгээд би ахаасаа асууж агаад яаж шууд ингээд YouTube дээр ингээд бичлэг шууд ингээд лайв ингээд хийх вэ гэд тэгээд асуунаа. Тэгээд коммент уншдаг болоод баг сайжраал явнаа guys. Иймэрхүү одоо болохоор 3 минут тоолсон маань 12:55 болж байна. Ер нь бол иймэрхүү маягаар тэгээд хагасаа бүтэн санд бичлэг хийн. Гэхдээ өнөөдөр нэгд өдөр хүүхдүүдийг хичээл орж байгаа болохоор ингээд жоохон эртгийчлээ. Хүүхдүүд болохоор тэгээд намайг үздэг одоо хүүхдүүд тэгээд дараа нь тэгэл гарч ирнэ штэ. Ирэх юм бол би болохоор өнгөн нэрмэр асуугаад байж магадгүй тиймээс би нэрээ хэлчихье. Намайг бадрах гэдэг би 11 настай бичлэг хийж байгаа. Тэгээд дараа нь гоё гримикс ах шиг тэгээд болно гэж ер нь мөрөөддгийг айс нэг юм байна. Тэгээд бэсээс чоочж юм. Ингээд тавьчих. Ер нь бол миний нэг private server бусад серверүүдээс амар хаттай гэж би бол өөрөө боддог. Манай дүүрээ өмнө миний хар тоглосон зүйлээр би өмнөх хагасан билүү бүтэн сайн гарсан одоо шөнийн 4 цагт гарсан. Тэр ивентэр бол тоглосон. Яаж тэгээ би сэрүүлгээ буруу тавиад тэгээд өглөөний томото гэж ирсэн. Нэг тийм тэгээд би бол ивентэр тоглож чадаагүй. Тэрний өмнөх ивентэр болохоор дээд давхар байгаа энэ нийтийг бол алалцаж авсан. Тэгэхэд би Roblox байсан, 100 байсан, Bacon байсан, нэг тиймэрхүү суг
байсан. Тэгтээ гайгүй тэгээ хүмүүс даалалцаж нэг дээр байгаа энэ нэг зарим эдийн бол авсан. Тэгээд дараа нь Robux болоод private market аваад тэгээд ер нь бол тэгээс тоглож эхэлсэн. Тэгээд тоглож эхэлснээс хойш би амар азтай байсан. Нэг тийм үү. Тэгээд дараа нь бүр бичлэг хийдэг болсон. Гэтэ би одоохондоо коммент уншиж чадахгүй нэ. Тэгээ YouTube дээрээ тавиад тэгээд тавьж яг дуусны дараа л тэгэл уншиж чадах байх. Нэг тиймэрхүү 5 минут 30 хэдэн секундын бичлэг хийж байна. 12:58 болж байна. Би одоо 1:40-оос бол хичээлдээ явна. Тэгээд надтай 100 үзэгчд байвал тэгээд яаж яах юм бэ? Бичлэг асууж болно шүү гэж хэлчихээ. Тэгээд манай найзууд үзэж ивэл тэгээд битгий тэгээд янз бүр юм асуугаад байгаарай. Ингээд бол хэлчихээ тэгээд ер нь бол өөрийнхөө юм бичлэгийг ер нь бол 4 лайк хүрэх амар амархан юм байлээ. Үгүй ээ ээж аваахаа уцаар тэгэл лайк дараад subscribe дараад хонхоо асаагаад тэгэл 4 лайк хонхоо идэвхжүүлээд тэгээд ер нь бол тэгэл болоо юм байлээ. 4 лайк хүрэх бол амархан. Тэгээд дараа нь тэгээд ах их жахаа уцаар ингээд ороод тэгэл 18 лайк subscribe юм байлээ. Тэр чинь иймэрхүү маягаар тэгээд бичлэг хийгээ явна хичээлээ тавьсан. Би болохоор дүү маань болохоор 5 настай нэг жоохон буржгар дүү хүүхдээ үйдээ. Тэгээд манай дүү маань буржгар хүүхдээ хүүхдүүдэд амар дуртай. Тэгээд өөрөө болохоор дүүгээ бодоод тэгээ хийм илгсэн чинь миний үс тэгээд одоо жоохон бариу малгай өмсгөлөө дэрбэрчдэг болсон. Нэг тиймэрхүү. Frico Camelo надад байгаа. Нэг иймэрхүү guys. Тэгээд иймэрхүү маягаар бичлэг хийнэ. Тэгээд манай үзэгчд тэгээ надад туслаарай. Тэгээд над руу найз үсэлт явуулвал би тэгээд найз үсэлт явуулсан одоо бүх хүнийг авнаа. За юу guys. Тэгээд найз үсэлт явуулсан бүх хүнийг одоо би авна. Тэгээ манай үзэгчд гэж үзнэ. Нэг тиймэрхүү маягаар бол тэгээд аваад байна. Тэгээд одоо ингээ мөнгө олборлоод одоо миний rebirth болохоор 1 тэрлион хүргэх хэвээр надад одоо 300 биллион байна. Ийм маягаар одоо би мөнгө авах гэж байгаа л яа. Тэгээд secret micro-т одоо манай үзэгчд гарч магадгүй тэгэх юм бол надад жоохон туслаад өгөөрэй. Тэгээ би max rebirth болчоо тэгээд та нарт тэгээд энэ дагаа хэрэггүй одоо зарим юм одоо гоё тараах болно. Нэг тиймэрхүү. Тэгээ guys та нар тэгээд 6-7-ыг яг ямархуу утгатайг мэдтгүү. Би ерөөсөө ойлгохгүй. Тэгээд мэддэг хүн байвал доор коммент бичээрэй. Одоо би болохоор шууд хийж чадахгүй. Дараа нь ахаас асууна. Тийм болохоор та нар тэгээд битэл байгаа. Би тэгэл дараа нь тэгэл видеогоо хараад тэгэл за энэ хүн ингэж юм бичсэн байна. Тийм хүн ингэж юм бичсэн байна гэж харнаа. Тиймэрхүү. Майнер тастрал. Rebirth надад. Иймэрхүү. Одоо бол 1 цаг 1 минут болсон байна. Тэгээд би бол 1 цаг 20 минутанд одоо бичлэг хийнэ гэж амласан. Гэтэ би болохоор ер нь л ингээд нэг бичлэгээ дуусгадаа л гэж бодсон доо. За бичлэг болохоор 9 минут нэг хэдэн секунд үргэлжилсэн байна. Тэгээ би 10 минут болгоод бичлэгээ дуусгалаа guys. Бичлэгээ дуусгана. Тиймээс та нар заавал лайк болон сабаа дараарай. Тэгээд лайк болон сабаа дараа 100 лайк, subscribe хүрэх юм бол би тэгээд царайгаа харуулна гэдэг байна шүү дээ. Зарим одоо ютуберчүүд одоо тэгээд царайгаа харуулдаг амар уддаг. Би болохоор 100 лайк хүргээд бол царайгаа харуулна гэдэг байгаа. Манай найзууд бас миний дууг бас танихгүй байж магадгүй. Тэгээ манай найзууд байвал тэгээд одоо отхуугээд тэгээд бас бобо гэд манай нэг 2 найз байгаа. Тэгээд тэр нэг 2 найз маань тэгээ намайг үздэг. Тэгээд лайк хийх
Надтай би бол маш их хайртай шүү. Гэт ингээ баах юмараад идчихсэн чи 10 минут болсон байна. Баяртай guys.